Хувьцаа арилжаа хийхдээ хэний эсрэг тоглож байгаагаа яаж мэдэх вэ? Юун төрөнд тоглогч нар Institutional Ownership болон Retail Traders гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдана. Institutional Ownership гэдэг нь товчхондоо hedge fund, mutual fund, банкуд гэх мэт их хэмжээний мөнгийг эргэлдүүлдэг том компаниуд ордог бол Retail Traders гэдэг жижиг хувьцаа эзэмшигч нар буюу бид нар шиг гэрээсээ хувьцаа авч зардаг хүмүүсийг хэлнэ. За тэгэхээр хэний эсрэг тоглож байгаагаа яаж харах вэ? Finviz.com руу орно. Сонирхож байгаа компанийхаа нэрийг бичнэ. Жишээ нь хэдүүлээ Tesla харцгаая. За ингээд доошоо явахаар энд Tesla-гийн Institutional Ownership 45% гэд байж байна. Энэ 45% юу гэсэн үг вэ гэхээр Tesla компани энд нийт 317 тэрбум хувьцаатай үүнээс 264 тэрбум нь хөрөнгийн биржээр олон нийтэд арилжаалагддаг. За энэ тооны 45% нь Institutional Ownership буюу нөгөө том сангууд, банкуд эзэмшдэг гэсэн үг. За үлдсэн 55% хэн эзэмшиж байна вэ гэхээр Retail Traders буюу энгийн гэрээсээ арилжаа хийдэг хүмүүс ард нь тоглож байна гэсэн үг. За тэгэхээр эдгээр тоглогч бүр өөр ингэсэн арилжааны арга барилтай, мөн арга барилаа хэрэглэх цаг хугацаатай бүгдийг нь таамаглах боломжгүй ч гэсэн ерөнхий дүр зургийг нь мэдэх нь таны хувьцаа авах шийдвэрт маш чухал үүрэгтэй гэдгийг санаарай.